Ер нь яг гендер гэхэлэр зөвхөн эмэгтэй эрэгтэй одоо зөвхөн эмэгтэй хүний тухайн асуудал бол биш те. Гэхдээ яг бүх түүхэн цаг үедээ бол хоёр хүүс ижил тэгш хөдөлмөрийн хуваар үүрэг хариуцлага эрхээ ижил тэгш хуваарлага оролцоогоо ижил тэгш хангах тухайн асуудлыг л ярьж байгаа. За тэгвэл биднэрт өмнө шилэн таац гэдэг юм үйлчилдэг байсан. Ер нь бол эмэгтэйчүүдийн хувьд ялангуяа ингээд дээшээгээ ялангуяа шийдвэр гаргах төвшин рүү явах тусмаа эмэгтэйчүүд ингээд нэг газар очиж зогсчдөг те дээшээгээ ингээд тулцдаг. За энэ тулж байгаа нөгөө хүчин зүйлүүд нь бол олон нийтийн хэвшмэл ойлголт, буруу одоо хандлагууд, эмэгтэй хүн юугаа яаж чадах юм, эмэгтэй эмчин гэдэг нэг ийм одоо асуудлууд бол нэлийн хойш нь доош нь татж байгаа. За нөгөө талд эмэгтэй хүний өөрсдийнх нь бас нэг өөртөө ихтэй байдал аягүй чухал гэж үздэг байгаа. Гендерийн энэ тэгш байдлыг хангавал бусад бүх одоо нийгмийн бүлгийн тэгш байдал хангагдана гэж би бол үзэж байгаа. Жишээлбэл би хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тухай аваад үзэхээр гендерийн энэ тэгш байдлыг ойлгохгүй байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоо тэгш байдлын тухай бас ойлгох юм болоогүй л гэж үзэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр манай улсууд бол энийгээр манлайлаад ядаж одоо шийдвэр гаргах төвшөнд яг парламентэд өнөөдөр маш өндөр хувьтай байна. Гэхдээ одоо тэдний тэр олноороо орж ирснийх нь хэрэгэн гаргахын тулд эмэгтэй хүн зөвхөн энэ салбарыг байх хэрэгтэй гэдэг нэгдүгürt байх хэрэгтэй гэсэн үг. Хоёрдугаарт эмэгтэйчүүдийн гэх юм уу одоо нөгөө ганцхан эмэгтэй ихгүй ерөнхийдөө тэ хоёр хүүсийнхээ оролцоог бүх одоо процесстой жигд хангаж өгөх хэрэгтэй гэсэн үг. За ингээ яваад ирэх юм бол араас нь явж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болох тий нийгмийн цөөнхийн гэдэг юм уу эмзэг бүлгийнхний хувьд бол нэг талдаа бас сэтгэл өгсөн ийм одоо дүр төрх харагдах хэрэгтэй.